Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Юу яцгаанда? Манай ад зэтгэр сүнс чөтгөр гэхээр нүдэ ухаж өгөхөөс боцохгүй садар амтд. Та нар тамлсан ясараа Conjuring franchise-ийн дараагийн ангийг яриад үйл дээ яах вэ? Энэ анги нь IMDb сайт дээр 7.3 үнэлгээг 100 гаруй мянган хүнээс авсан гэхээр ямар сайн бүтээл болсон бэ гэдэг нь тодорхой. Хамгийн гол нь кино маань бодит явдлаас сэтгүүлсэн учраас бүр дотор сэртхийлгэж, чигтэлдэл гэж хамаг адреналин ялгаруулдаг юм да. За тэгээд хуруу хумсаа олигтойхон гоцолзуулаад өгвөл урам машин дээ штэ. Манайс ч бас шаасаа. За. Ой. Тиймээ. Тий. Чи далж байгаад хараад их байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэг манайстайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манайс тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. 1976 он Нью-Йорк хот Эд сүнс чөтгөрийн ангууч нэрээр төмөнд алдарсан ад зэтгэрүүдийг эдлэх хамтанд орсон Эд Лорен 2 1971 онд чөтгөртөө улаан гараараа үзснээс хойш хэрваргийн бөбөө сүнс тэрэн чөтгөр замын шинэ боржуураас айж ичиж завхаа болсон ч 1976 онд харсан зүйл нь сэтгэл сэртхийлгэмээс гадна тэднийг дагна гэж тэд даанд санаагүй лавтай. Манай хоёр сүмийнхний хүсэлтээр нэг нь тэрэн шүглсэн байшин зураглаач бас гэрчүүдийн хамт ирж мэлмигээ нээн үзлэг хийж баримт цуглуулахаар ирсэн нь энэ. 2 сарын өмнө байшингийн эзэд харанхуй шөндөлөөр гэрээсээ алтан эмэг бөгжөөч авалгүй зүгтсэн байгаа юм. Яг ямар атсан болоод орон гэрээсээ тонилон одвоо гэвэл тэднийг нүүж ирэхээс жилийн өмнө уг хүйт таасан байшинд нэгэн залуу гэр бүлийн бүх гишүүдийг буудан хөнөөс нь цочир хэрэг гарсан ба. Хэргийг үлдэгч тэгээд шүүх хурал дээр би тэгээгүй чөтгөр надаар энийг хэлгэсэн хэмээн мэдүүлсэн нь олонний анхаарлыг татсан юм. Ингээд Лорен тухайн хэрэг гардаг өдрийн орой алуурчны оронд өөрийгөө аваачаар махан биенээсээ гарч астрал аялал хийндэ. Чихэн дэлдэв чимээ сонсогдож бузар муу ёрын хоолой тэднийг хаалаа. Ята устгаа амьдрал болж та гэсэн үг сонсогдож дээш гарч эхлээд эхнэр нөхрийг дараа нь хөвгүүдийг хамгийн сүүлд охиныг буудаж алсныхаа дараа гинтхэн ухаан орж байгаа юм шиг балмагдж байгаа нь залууг үнэхээр чөтгөрт эзэмдүүлсэн байсныг илтгэн. Лорен чарсан үдсэн зүйлээсээ трама шааж биеийн тавгуурхэн доош суутал булангаас буудуулж өгдөг хүүгийн сүнс тэрнийг харж байснаа доош буун зойрын өрөөрөө тэгдээд орчихно. Логи чараас нь давхад ортол буудуулсан сүнснүүд өндөр намраж гисаа зогссон. Гэрэл цацруулагчтай нүдэрээ бүгд бүтээлэгтэй тол руу харц чулуудна. Шипи авсан мань эмэгтэй бүтээлгийг хуу татаал автал тусгалд нь өөрийнх нь ард гэлмагийн хувцамсан үгээгүй бузар царайтай чөтгөр гараад ирдэг юм да. Стаяа. Хоньны ярс нөмөрсөн чон гих чар борхон номын хувцамс ч гэсэн чөтгөр зогсож идэг үстэй. Тэгсэн мө үхэр чин толноос дөрөвдий болж гарч ирэн Лореныг боож байснаа гэмт алга болж тэрэнд нөхрийнх нь өхлийг харуулна. Айсан Лорен арай гэж нүдэнэ харсан зүйлээсээ болж ихэр таттал уйлаад хараа хоёул одоо байли дахиж чи бузар зүйлстэй орооцолтхоо боли хэмээн уйлангаа хэлнэ. Энэ үзэлгийнхээ дараа нодлох баримт цуглуулсан манай хоёр уг байшинд гарсан хэргийг хүн биш чөтгөр хийсэн гэсэн мэдгэл хийснээр олны анхаарал дөртөж хэл амны бай болоод хнаа. Энэ хооронд харин нөгөө мө бузар гэлмаа чинь энд тэнд тэнээд явд юм уу яа тий уг байшинд гарсан шиг хэрэг мэрсэр гарсаар байгаа талаар кино маань эхэлнэ. Кино бол яг энэ саяын ярьсан хэргийн талаар биш заа юу. Нөхдүүд дээр хэргийн талаар тусна кино хийхээс залхуурсны яасан ингэсгээд аль чаагаад айдсан байлээ шүү. Тий. За, гялсны гоё мэлэх юм анаха. Ер нь дэлгүүр хэсч байна гэж тавхаага эргэж цэвэр үсэдл явдаггүй өнгөрсөө нөхдөө. Онлайнаар л хүссэн болгоноо захиалаад авчдаг. 21-р 100 байна таньчтай. Stora Zig Emen. Нэрэ Amazon Prime Day гэдэг нь жилд 2 удаа зохион байгуулагддаг Америкийн хамгийн том хямдрал. Энэ жил намрынх нь 10 сарын 7-оос 9-ний хооронд 48 цаг Stora Zig Emen үргэлжилнэ. Урдчилгаагүй ховон төлөх нөхцөлтэй хүссэн бүтээгдэхүүн Америкаас захиалаад гэрийнхээ ойр Stora Box-т хөргүүлээд аваарай. Америкийн хамгийн том хямдралд брэнд болон цахилгаан бүх төрлийн бүтээгдэхүүн 90% хүртэл хямдардаг. Facebook, Instagram, Stora гэж ороод цаг алдалгүй мэдээлэл аваарай.
1977 он Лондон хот. Дээрх үйл явдлаас 1 жилийн дараа. Энэ бол манай киноны гол дүр Жанет Ходжсон. Тэрний ээж аав хоёр тийш болсон тул ээж Пеги, эгч Маргарет хоёр эрэгтэй дүү Джонни Билли нарын хамт амьдардаг эгэлжирийн байдгалныг англи айл байлаа. Гэвч тэр нэгэн шөнөөс бүх зүйл жинхэнэ лалар цааш явуулна. Жанет унтахынхаа өмнө эгчтэйгээ хамт сүнс дууддаг самрыг ашиглан сүнснээс асуулт асууя. Энэ бүр яг таг хэлээд байд юм да гэхэд эгчинч дуртай зөвшөөрөөд энд ямар нэгэн сүнс ээ нөө? Бид хоёрыг хэн хөрхөн бэ гэж асуудал самбар хөдөлсөнгүй. Жанет самбраас маань явуулсан хүүхнээсээ салаад эргэж ирэх болов гэж асуухад бас л тагчиг. Сүнсэн цээнгүй аниулсандаа бандсандаа наач эвдэрсэн юм шүү. Хот гэд самбарыг орон доогоороо чулуудж хаяад намшаа. Шин дунд хан гэд ялчгүй орондоо ороод унтаж байсан Жанет нэг сэрсэн доод давхар цочны өрөөний булангийн сандлын урд сэрнэ. Гочоо би ч одоо цүүдэндээ алхаад бүр next level зүүдэлдэг болж байгаа юм байна да. Нойтон зүүдэлдэг болчвол баваа хийх юм хашаа ингэж бодоод өнгөрөх болно. Энэ үед өрөөндөө унтаж байсан эгчийг нь сэртэл согтоо өвгөнтэй аригчин гэртээ орж агсан тавих гэж байгаа юм шиг л хаалгыг нь балбах бөгөөд дүү Жанет нь орондоо байхгүй болохоор дүү ээл гарчаад хаалга онголж чадахгүй балбаад байгаа юм байна гэж бодоод босч хаалгыг нээдл хийж байсангүй. Тэгтэл шатны тэнтэс Жанет нүдэн ухалсаар ирэхэд Маргарет "Хүшээж ч одоо хаалгууд ямар аймаар нүддэм бэ? Хүн хайлгаа хийчих юм" гэх Жанет "Би нүдээгүй штэ" гэх болсон. Маргааш орон Жанет хэл муутай эрүү гацаа дүүгийнхээ хэлийг зүгшрүүлэхээр бүүгийн мэн гих дотроо алхаж яваа. Тахисэн хүний зурагтай хөгжим тайрцгийг тоглуулан "За мэдүү дагаад хэлээрэ. Эрэг дээр илээ хэрэг галуу руу эргэлтэн чамд самц өгсөн жамцын өгсөн самц чамд одоо байна уу?" гэж дуржигнуулаад сууж байсан. Ээж нь орж ирээд "Одоо унтцгаа" гэж хэлээд Жанетийг өрөөрөө нь явуулж Биллиг сайн байлаа гэд янзаг бичээ өгөхөд мань цан ч юм уу зэг юм шиг амрууга зажлахгүй залхихыг харсан ээж нь "Ингэж идвэл шүн амчин аргаа цанганда" гэсэн хүү "Зүгээрээ ам цагаан хулганы ирээд ам руу балаагуус хийчнэ" гэсэн ч тийм юм байхгүйгээс хойш ам цагаан хулганы доодхыг харж хатаж цангасан хүү доош буун ус хударч байтал гадаах савлуур салхихгүй байхад хэн нэгэн сууж байгаа аятаа савлж байх нь тэртэй. Энэ үеэр дээд давхарт Маргарет Жанетийн үгүй битгий гэх дуунаар сэрээд "Хаш чи зүүдлээд дугаа унтаач" гэж загинчхад бодож унтах гэд хэвтрээ олж ятан байтал дүүн бүр гоцоодлоо босоо суудсан. Хоолоогоо өөр болгоод өөртөө ярээ суучин та. Хоёр навчаа дэлдэлгээ сонстол эхлээд өөрийнхөө хоолгоор "Хүш чихээ юм бэ? Энд ямар хацаа хийж явах вэ? Ээжтэй хэлээ шүү." Эсний араас нь сөөн хөгшин хоолоогоор "Ээжтэй хэлээл. Би хүзүүг нь хөөгм шиг тэглээч. Энэ та нарын гэр биш. Миний гэр орон. Бас би яг одоо Биллитэй тоглож байна." Гэхэд охин өөрийнхөө хоолоогоор "Түүх маань 50 орих ингэж болохгүй штэ" гэд уйлахад эгч нь нэг юм шилжилтийн насны эхлээд найз залуутай болоод яг токсик харилцаатаа гацаад тэр нь сэтгсэн нөлөөдөд эргүү болчих гэж бодоод босч дүүгээ оронд нь хэвдүүлээд эргээд өөрөө унтахаар орондоо ороод нам шай гэд байж байтал дүүн хажууд нь ирсэн. "Биднээс холваа" гэд цаад харанхуй хан руу нь хэлтэл эгч нь "Хүүшээ гэж ч одоо яагаад байгаа юм бэ" гэж хэлж дуусуугүй юу яг ард нь хөгшин ирийн яхир хоол "Энэ миний гэр" гэж орилоход Маргарет бушуухан гэрлээ асаа хартал хайж байхгүй. Жанет чимээгүй орлогоо ороод унтаадаг. Энэ үед усуугаад өрөөргөө буцаж явсан Билли санамсаргүй өөрийн тоглоом машин дээр гიშгснээс болоод машина замаас зайлуулж майхан руугаа оруулчаад орондоо ороод хэвтэж байтал машин дохиоллоо хангинуулсаар өрөөнд нь ороод ирдэг юм да. Хүүч гайх зэрэгцээд машины дууг унтраагаад майхан руу буцаж хийтэл өөдөөс дахиад гараад ирсэн чээс алдан ээж рүүгээ гүйж ороод "Манайд нэг бөбөө байна ээжээ. Миний майханд" гэд уйлж дуулж унгад сэрээсэнд Пеги босч очоод хүүгийнхээ майхан шалгасан ч ашгүй хинч байсангүй. Гэтэл доод давхраас чимээ гарахаар хүүгээ өрөөрөөгөө оргээд өөрөө доошоо бууж хартал охин Жанет нь зочны өрөөний булангийн буудан дээр унтаж байдаг юм. Өөр хүн биш охинонд байсан ч яахан ч гэсэн санаа намарсан авгаа. "Миний охин зүүдэнд явсан бололтой жахан халуунтай байх юм уу да маргааш хичээлд явахгүй байж болно" гэд тэрнийг оронд нь оруулсан. Маргааш нь хичээлдээ явуулгүй дуртай нэвтрүүлгээ үзээ цайхан тухлан сууж байтал сувг нь өөрөө солигдоод Английн хатан хааны нэвтрүүлэг рүү уулсаад орчоор нь гайхаад удирдлага дээгүр доогур зөндөө хайгаад олохгүй байсан чинь нөгөө буудан дээр байж үйл яах вэ? Охин айсан ч удирдлага тасаадгаж яваад сувгаа солиход зурагт бүр эсэргүүцэж байгаа юм шиг жирэлцэхэд охин антеныг янзлах гээд очисон чинь зурагт хальт унтрах үед зурагтанд булангийн буудан дээр өвгөн сууж байгаа дүр сарагдаад өнгөрөхдөө зэрэгцэн удирдлага нь агаар дээр тогтож байгаа доош унчих юм. My house!
Дүр солигдож Лореныг сэрэхэд нөхөр нь зойронд харсан гэлмаг сурчгсан. Энэ ста зүүдэн дарагдаа санаанаас юр гарахгүй байхаар нь зураа шаачлаа. Гэхэд Лорени царай барааж хоёулаа элдвд эдийн хэрэг дээр ажиллахаа болоод зөв зүгээр зөвлөгөө өгдөг болъё гэсэн санаа дэвшүүлэхэд нөхөр нь ч эхнэрийнх нь иймэрхүү хэдхэн хоногийн настайг мэдэх тул хэрүүлээс ухтаан амын дагуулаа. За гэд өнгөрнө. Арайч болж унтах болоход хөөрхий Жанет өөрийгөө орноосоо сайтар хүлж аваад унтна. Шин дунд гинтхэн орноосоо унаад сэрэхэд хэнийгэн хаалгыг хүчтэй болбохоор нь зориг гарган очиж шалгахад хинч байсангүй. Айсандаа өрөөндөө орон сандлаар хаалгаа хөшиж хаагаад орондоо ороод эргээд харахад хөссөн сандал нь хажууд нэрцэн. Хаалган цэлийдлээ том нээгдсэн байхыг хараад айсандаа хүнжил дотроо ороход өрөөрөө нь ирэх хөлийн чимээ сонсогдож хажууд нь ирээд хүнжлийн хуу татхад Жанет чангаар орилол их чин сэрээд. Гү чи яагаад байгаа эргүү вэ? Гэсэн хоёулынгийнх нь орон сэгсрэгдээд уйлаа маялан болоход их нь хар урдаараа очиод та хоёр чи хоорондоо задлаад байгаа мó хүн амьдралын төлөө ганцаараа тэжээх зовж яхад гэд загнахад Жаги задлаагүй манай өрөөнд өөр хүн байгаад байна намайг бүр мөрнөөс зовсон гэд мөрөө харуулхад нэрэл түшний ором гарсан байлаа. Тэгсэн гэнтхэн нүдэн дээр нь хаалга савж хаагдаж араас нь шүүгээ хөдлөхийг харснаар бүгд хумгүй гэрээсээ гүйж эсрэг талд байдаг найз хүүхнийхээ гэрлүү гүйж орно. Пеги гэртхэн ороод ирсэн гэхэд хэцүү бүх зүйл өөрсдөө хөдөлж байсан гэхэд найзынх нь нөхөр цагдаа дуудаад хамт орж шалгахаар болно. Цагдаа нар эхлээд хинж байхгүй байна. Харах жом гүйс юм шүү гэхэд игч та нарынхаа тэгэд жом хулганууд нийлж хаалга хаагаад шүүгээ дамжлаа зөөсөн болж гинөө. Би ямар үнсгэлж юм уу? Гэт хилам хийгээ зогсч байтал нүдэн дээр нь сандал хөдлөхийг харсан цагдаа нар зугдах шахан байшингаас гараад энэ бидний хариуцах ажил биш байна. Та лам хараар явсан дээр бид нар яах вэ? Репорт бичээд үүдэн дээр сандал хөдлсөн сүүгээтэйгээ дэмжиж өгч болно. Гэт яваад өгнө. Үзэгдэл солигдож Лорен Библи уншаад гэгэрч бурхны охин болоо сууж байсан гинтхэн хажууд нь байсан охин нь алга. Гайхал босоод коридорт гараад охин дээр очисон чинь таг гөлрөө зогсчихсан. Ээжээ тэр хин бэ гэж зас. Гочо. Нөгөө гэлмэ. Зогсож байснаа ажлын өрөөр үнэл яваад орчлоо. Охин хашаа байж. Гэд өөрөө чөгийн араас өрөөнд ороход юу чалах. Баса яаж байх вэ? Тэгэд гарах гэсэн хаалга хошигнуу таагдаж өрөөний булангаас нэг хар сүудэр явсаар нөхрийнхэн зурсан гэлмагийн зураг дээр ир зогсоод зургийн араас хэртэй гараа гаргаж ирснэ. Тэр нь лу дайрахад ашгүй энэ бүхэн зүүд байсан ч Лорен барьд суусан Библиэ балаар зүүдэндээ юучгүй сийчээд ажижээ. Энэ үеэр хоожсны гэр бүлд туслах нэрээр нэвтрүүлэг хийгээ шаачнаа. Зарим нь бүр охин чинь агаарт ниссэн чинь тэр зургийн дараа таамсагны өд шиг хөнгө гэсэн зургийг авалтанд оруулчих л да гэж хуцаад. Эцэст нь Пеги нэвтрүүлгээр дамжуулан өөрсдөд нь тусалж чадах хүмүүс олж магадгүй гэсэн горилгоор нэвтрүүлэгт орохыг зөвшөөрнө. Ингээд октоос ярилцлага авахд ярилцлагын үеэр Жанет гинтгэл өвгний хоолоогоор нохоо шиг архирч гэрэл анивчуулснаа. Галзуу солиотыг имээр инээхэд хөдлөгч Жанет чи зүгээр үү? Гэвэл би Жанет биш. Тэр унтаж байгаа. Харин би ярьж байна. Энэ миний гэр намайг Бэл Уилкс гэдэг би 72 настай. Би сохорч буланд байх буудан дээр унтаж байхдаа цус харвчнаас варсан байсан. Би булчнаас ирлээ. Гэт инээхэд гинтхэн Жанет өөрөө биендээ орж ирв. Болтой царийн хэвийн болсон ч хүмүүсээс санаа зовсондоо өрөөнөөс гүйн гарна. Жогтэгэртээ хон чадахгүй болохоор өөдөөс харсан байшинд байх найзындаа анхаар боллоо. Шөнө биелийг унтаж байхад хонхны чимээ гарахаар нэр эдний нохоо гарах болохоор үүдний хонх дуургадаг гэдгийг санаад үүдэнд очиж хаалгыг нээтэл хажууд байсан нохоо нь хөгжимд хайрцаг дээр байдаг дахир дутуу залуу болж хөөрнөн таринлуу дайрахад хүү орилсоор ээж дээрээ гүйж ирээл бүгд сэрнэ. Тэгтэл чөтгөрийн хүнд алхаа хоолой бүгдд нь сонсогдож чимээ гарчгүй зүг рүү хартал Жанет тэднэр муухай орилоход галын хаалт нисэж лампууд хагарч золтойл тэднийг гэмтэж гисэнгүй. Хаач юусан манай хэдийг бол араанда зуусан юм шиг дагна гэдгийг нь тодорхой боллоо. Нэвтрүүлгийн багийнхан эцэг ордон тандаж эцэг ордон охины хоолойг битсэн хурцгийг барьсаар Эд Лорен хоёр дээр ирнэ. Эд сонссноо энэ хөгшин ч буруу зүнцээ биш үү? Гэвэл эцэг ордон энэ хуурцган дээр байгаа хоолой бол 11 настай охины хоолой. Тэд сүмээс тусламж гуйсан ч бид энэ хэрэгт оролцож болохгүй. Нийт зарлагдаад лай болно гэсэн үүднээс та хоёрт хандаж байгаа юм. Хэдүүлээ 3 хоног очоод ажиглаад үзье. Гэхдээ манай хоёрч за бид хоёр ярьж байж болъё. Гэд үлдэнэ. Эд осон хүүхдээ гэр бүл байж штэ туслая гэхэд Лорен би чиний үхлийг харсан. Чиний зурсан гэлмаа наад харуулсан чамайг алдхаас айж бай. Гэтэл Эд
Магадгүй тэр үйл явдлаас зайлс хийх биш, тэмцэх хэрэгтэй ч юм билүү. Гэснээр Лорен хойдсны гэр бүлд туслахыг зөвшөөрөх болно. Ингээд манай хоёр Лондонд хойдсны дэрлээ. Жанет ээжтэйгээ байшинд харин бусд нь хөршинд нь ондог болж. Тэдний дорж Жанетийн өрөөнд ороход хаас сайгүй цагалмаа өлгсөн өрөөг нь гаднаас нь сойжилсан байлаа. Лорен гадаа Жанеттай уулзахад охин би их ядарч байна. Би унтмаар надаас бүгд айдаг, бүгд гадуурхдаг. Найзч очих газарч байхгүй гэд ойлоход чөтгөр чамааг ийм байдалд оруулахыг хүсэж байгаа. Гэн. Тэр чамтай ярьдгүй гэсэн чинь. Тийм ээ, танд муу юм хиймээр байна гэж дөнгөж сая хэллээ. Гэн. Манай хоёр нодлох баримт болохоор охиныг сандал дээр суулгаж аманд нь ус болгуулж байгаад дөөг нь хурааж авч ярилцахаар болоход эхнийх дээр нөгөө мөө өвгөн сүнс чинь ичээд ярихгүй байна гэд бүгд цааш хараад суухаар болоход охин амандаа усаа болгоо суулаа. Гэрэл анивчиж өрөө харанхуй болж охин архирч байснаа хөгшин хоолоогоор бирлээ. Гэт муухай нэ чаняхаар нь энэ хүмүүсийг яагаад зовоогоод байгаа юм бэ гэж асуухад энэ минийгээр би гэрийнхэнтэйгээ уулзах гэж ирсэн ш тэд байхгүй байна гэхэд яагаад тэшээ дэвшээд явчихаагүй би тийм юмд итгэдэг гэшээс мосусаа тэгээд тэрэн лүү цагаалмаа харуулхад туслаараа энэ үгүй энэ гэж сануу үгс нийлүүлж ордоод гэрэлж асч өвгөн яв бололтой. Жанет аманд болгосон усаа асгаснаар нэр Элен бүхэн үнэн гэдг нь батлагдана. Орайн Лорен унтахаар хөвтөхөд ямар нэгэн зүйл мэдрэгдэж байна уу гэхэд Лорен үгүй өөрсдийнх нь айцл мэдрэгдэд байна. Гэхэд эсвэл нөхөн галзуу юм болов. Гэсээр орондоо ороход Жанет ээжтэйгээ хамт орноосоо өөрийгөө хүлсээр орондоо орно хөөрхөх. Уг нь орноосоо өөрийгөө хүлээд унтсан ч нэг сэрсэн зочны өрөөний таазан дээр сэрдэг юм да. Өөдөөс нь өвгний сүнс буудан дээрээ сууж байна. Тэгээд босч явснаа гинтхэн хажууд нэрээд орилоход охин дээшээ нөгөө загалмайтай өрөөнд орж ирэхэд бүх загалмай доошоо харж тэрэн лөө өвгөн дайрна. Охиных нь орилгоч мэнэр ээж нь Лорен хоёрыг сэрэж хаалгатай ноцолдож байхад Пеги охиныг нөгөө муухай өвгөн цаашаа авч явахыг харна. Арай гэж хаалгыг онгоолгоод ороход загалмайнууд өөрсдөө хөдөлсөн байж болохыг Лорен харна. Маргааш нь тэр хоёр нэвтрүүлгийнхэнтэй уулзаж охины мөрийг хадсан ормыг харуулад хүүхдийнх биш бас хэлсэн зүйл нь өмнө амьдарч байсан өвгний мэдээлэлтэй таарч байгаа талаар хэдэл хажууд суусан үл итгэгч хүүхэн хажуу хөршөөс авсан мэдээлэлч байж болно штэ гэд халгаадаг. Ингээд Лорен хоёр тэдний сэтгэл санааг өргөх зорилгоор хэдэнтэй хамт байхаар болж дуулж цагийг сайхан өнгөрөөх болно. Гэр бүлээр ийм халуун дулаан байгаагүй удсан манай хэд Ёлка засч байтал галтогоонд худганы чимээ гаргахад Жанет так өлрөө зогсчихно. Эгч нь яас бэ гэтэл Жаги өнөөгч нь хутгаар тоглонгоо харанхуйд нүх тат байна. Гэтэл Жонни эгчийг амгаална гэд галтогоор урахад ширээн дээр худгнууд зоогоод орчихсон байх ба эгч нь гинт орилоход Жанет алга болчихлоо гэхэд гинт Жоннигийн хажууд Жанет хутга барьчихсан зогсч байдаг юм. За ингээд ширээ сандлагаар дэнэс ч бөөн орилон болно. Хүү хаан байна гэд орилтол шкафнд нөөгдөжээ. Харин Жанет цахилгааны шүүгээд муухай орилчихсан зангирцсан сууж байдаг. Ээж загалмаагаар далайлгаж охиныг гаргаж авна. Тэгээд нөгөө үл итгэгч хүүхэн уулзаадах уу гэд тэдэнд Жагийг жүжиглж байгааг хэлээд бичлэг үзүүлэхэд охин бүх зүйлээ өөрөө авч шидэлж байлаа. Ингээд худлаа шаасан байна гэд Лорен хоёр гэрийн зүг явахаар болно. Тэднийг явсны дараа Маргарет чи үнэхээр жүжиглж байсан юм уу гэхэд Жанет тэднийг явуулахгүй та нарыг ална гэсэн гэд гонигтай хариулна. Лорен очиж бичлэг хийж байгаад өрөөнд ингээд сууж байгаа нь сонин санагдж байна гэхээр гинтхэн тоглоулагчаа залгаж өмнө дараа битсэн хоёр хоолойг нийлүүлж эхнээс нь тоглоулахад билүүгний сүнс туслаач намайг явуулахгүй байна гэх бичлэгний араас Лорен гинтхэн буудланд нь алдаж Мэригийн сүнс нь өвгөн рүү ирнэ. Өвгөн амьсгалын аппаратаа сууж байлаа. Гэтэл өвгөн гэрийнхэнтэйгээ уулзах гэж ирсэн. Тэд даанч байхгүй байна. Би ямар байгаач би чадахгүй байна. Тэр охиныг авах гээд байна. Бараг авчихсан. Гэхэд ард нь нөгөө гэлмаа зогсож байдаг. Лорен цэрж өвгний сүнсүүл утсан хүүхэлдэ чөтгөрийн боол юм байна. Тэр байшинд нөгөө чөтгөр байгаад байна. Өөрийгөө сүнсээр далдалж нуугдсан байж хоёлоо буцъя гэснээр хойдсны гэрлөө буцна. Өөрхийх нь хог шүрдэнгээ уйлсаар. Тэгтэл Жанет өөрөө агаар төөрчихсөн. Маргаритыг авч идэл царай дөрхөн чөтгөрт эзэмдүүлчихсэн лавтай. Ээж нь хүүхдүүдийг гаргаад өөрөө буцаж орох гэсэн ч хаалга хаагдчихна. Тэгээд явж байх замдаа чөтгөрийн нэрийг олчих юм бол тэрнийг ялж чадна гэсээр очиход хүүхдүүд гадаан зогсож байна.
Хаалгыг эвдэх гэсэн ч чаддаггүй юм. Энэ цонхыг хагалж дотгошорох гэсэн ч буудан нисчирж цонхыг таглана. Эд доод зойроор нэвтэрч хортол хаалга хаагдана. Лорен жараас нарах гэд барссангүй. Эд дээд давхрын шалыг эвдэж ороход парны торбаан задарч нүүрлүүн халуун ус шалц. Хэсэг юм харж чадахгүй болсон эд сүмийн дуу дуугарч байгаа зүг рүү тэмчиж явсаар араас нь станнөгөө дахир хүн дагаа шаачнда. Том өрөөнд орон загалмайгаа барьсаар сүнс зайлуулах тарин уншиж байх оронд Лорен гадаа чөтгөрийн нэрийг олох гэж оролдож байхдаа зүүдэндээ гэлэн мата таарч байхад Библи дээрээ сараадсан зүйлийг нь чөтгөрийн нэр байсныг ойлгож Валак гэсэн нэрийг олж авна. Чөтгөрийн нэрийг мэдвэл тэрнийг дарж авнаа. Гэт гэрлөө орох гэсэн мод аянганд нэргүүлж хугарч унах нь зойронд харсан Эдийн зогдож өгсөн мөчр гэдгийг ойлгоно. Эд дээш гарч хүүгийн майханд хөгжим тайрцаг нь эгшгэлэхэд доторх бүгийн мань алга болсноо бодитоор 5D гарч ирж тэр нь лүү дайрна. Лорен арай гэж хөршийн залуугаар хаалгыг эвдүүлж дотогш ороход Эд доошоо унах гэж байсан Жанетийг арай ядан тогтоон барина. Лорен тэдэнд туслах гэсэн ч урд нь чөтгөр гарч ирээд тэрнийг ойртуулсангүй. Лорен эм хүний зоргоор би чиний нэрийг мэдэн штэ. Биш даа минь. Чи Валак гөлөг мөн үстэ. Буцаар им там руугаа тонилохыг тушааж ийн гэснээр чөтгөрт сүүлээ хавчин зогтож Эд Жаги хоёр эсмэн дамид үлдэж эцэст нь нэг юм энэ тамийн тойрог дуусч ээлжид нэг ялалтаа байгууллаа. Ингээд Эд тэднийхээс нөгөө бүгийн мэний хөгжим тайрцгийг авчирч цуглуулгандаа тавина. Харин ойдсныхны хувьд Пеги хөгшрөөд өнгөхөртлөө уг байшиндаа амьдарч зочны өрөөндөө нөгөө муу ёрын сандал дээр суугаагаараа бурхан болсон түүхтэй аж. За тэгээд энэ удаагийн бичлэг мань таалагдсан ч бай, таалагдаагүй ч бай, хуруугаараа гоцойлоо. Ер нь ийшээ орж ирсэн л үзэж дууссан, дуусгаагүй хамаагүй хуруу humсаад арч заяа юу. Дахиад Conjuring цувралын 2 ангийг үзмээр л байгаа байлгүй дээ. Ажиглаж байгаа шүү та нарыг. That's the proof. I feedback on toilets and love and hate. Get the watch count no sir every day. Comment there, hear your chips and like that's the noon the hits.